Сайн байцгаана уу манайхан. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ юуны талаар ярих юм бэ гэх юм бол хэрхэн мэрэгчлээ зөв сонгох вэ гэдэг талаар ярина. Come on. Focus на. За 5 дахь өдрийн орой би нэг пост хийсэн байгаа пэйж дээр тэр нь болохоор би ингээ надад та бүхэнтэйгээ ярилцах хэсэг хугацааны цаг байна. Тийм болохоор асууж мэдгүй байгаа зүйлээ ингээд лавлж асуугаарай гэсэн чинь над руу айгүй олон 10 жилийн хүүхдүүд би одоо 10, 11, 12 дугаар анги тийм болохоор мэрэгчлээ хэрхэн сонгохоо би үнэхээр мэдгүй байна. Ярьж дээр ямар хичээлээр шалгалт өгөө хүртэл ингээд мэдгүй байна. Тэр тал дээр жоохон зөвлөж туслаач гэж надаас тийм зөвлөгөө авахыг хүссэн. Би одоо өнөөдөр тэрний талаар бичлэг хий гэж бодлоо. За, мэрэгчлээ зөв сонгоход 5 алхам хэрэгтэй заяа. За 5 алхамаа бүгдээрээ хийхээсээ өмнө штэ бүүнөр одоо хамт сонгоцгоё за. Тийм болохоор үзэг цаасаа гаргах. Яг одоо үзэг цаасаа гаргах. За. Би 3 7 1 2 3. Окей. Hope you got it. 5 алхмын хамгийн нэгдүгээр алхам бол өөрийгөө ол. Өөрийгөө ол гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол би хэм бэ? Би юунд дуртай вэ? Би юуг одоо миний сонирхол юу вэ гэсэн энэ асуултуудад би хэм бэ? Өөрийгөө ол гэсэн үг нь оршиж байгаа. За тэгээд цаасан дээр бичээрэй. Намайг эсвэл стоп хийж байгаа тэгээд чи ингээд бичиж болно тийм. Бяцхан өөрийгөө зүгээр тийм adjective тэмдэг нэрээр ингээд за би тийм гэд биччих. За миний сонирхол юу вэ? Би тийм юм хийх ёстой. Би тийм юм хиймээр байна. Би ирээдүйд ингэмээр гэх. За. Хоёрдугаар алхам чагсаалт гарган заяа. Би ингээд өөрөө лист бас гаргасан баг өөрөө ч гэсэн адилхан мэржлээ сонгох гэдэг шүү дээ. Бодлоо. Та бүхэнд л туслах гэж байгаа. Тэр нь яг яадаг чагсаалт юм бэ гэх юм бол сонирхлоо тодорхойлсон чагсаалт гаргана. Жишээ нь миний чадвар, авьяас чадвар яг юу ах вэ? Юу дуулж бүжиглэх, тэр шүлэг унших те тэр бол за тэгээд тэр урлаг соёлоор явах хүмүүс аах. Бид хүн бол одоо ер нь бол бизнесийн филдд яваад байна шүү дээ. Тийм болохоор одоо та хүнтэй сайн харилцах чадвартай болтой би хүнтэй сайн харилцах чадвартай customer service сайтай гэж бичиж болж байна. Тэгээд тооцоолон бодох чадвартай байж болж байна. Хэл сурах авьяастай байж болж байна. Өөр ер нь цаг байрах тэ хүн төвчээртэй сонсох эсвэл өөрийгөө барьж чаддаг төвчээртэй энэ бүхэн бол таны авьяас, энэ бүхэн бол таны чадвар гэсэн. Тийм болохоор бүх ер нь байгаа чадваруудаа эхнээс нь ингээд чагсаагаад бичих. Хүн чамаа тэ ер нь бол чиний хажууд байгаа хамгийн дотн хүмүүс чинь найзууд, найз нөхөд, ээж аав, багш нар чинь чамайг ямар чадвартай эдгийг ер нь бол багсах чи ч гэсэн өөрөө мэдж байгаа шүү дээ. Өөрийгөө мэдж байгаа. Тийм болохоор эхнээсээ ингээд чагсаагаад бичих. Эсвэл намайг ихлэ stop load тэгээд ингээд зүгээр бодож жагаад би юм байна, тийм байна гэд биччих. Би жишээ нь штэ. Хүнтэй ярилцах чадвартай, би ерөөсөө хүннээс нэг амар ичдэггүй, ичхэмдэрээ ичин. Тэгээд би айгүй их юм тунгаан боддог. Тунгаан бодож иж тэрийгээ хийдэг. Тэгээ айгүй яаруу түргэн миний сул тал гэх юм бол тийм яаруу түргэн гээд дедлайн болоогүй ахтал бараг дүггүй бараг болцсон юм шиг гээд нэг тиймэрхүү ер нь байгаа бүх чадваруудаа биччих. 3 дахь алхам. Одоо бидэрт ер нь бол ингээд ерөнхий чагсаалтууд би хэм бэ те миний одоо сонирхол юу вэ би ямар чадвартай вэ гэд ерөнхий чагсаалтууд гараад ирсэн маа штэ. Одоо дэлгэрэнгүй мэдээлэл олон заяа. Дэлгэрэнгүй мэдээлэл нь яаж байгаа юм бэ гэвэл таны чадвар штэ тооцоолох чадвартай алах юм бол тэр чинь тэгэл нягтлан бодох банкны ажилтан өөр сүлжээний инженер гээд иймэрхүү тийм филдэд орно л гэсэн. Тэгээ өөрийн харилцааны чадвартай ах юм бол тэр чинь тэгэл менежер одоо яг миний хэсэг менежер байна, сурвалжлагч байна. Тэгэл наатгалын ажил гээд за иймэрхүү филдэд бас орох боломжтой байна. За энэ дэлгэрэнгүй мэдээлэл бүгдээр юу болох юм бэ гэх юм бол эхлээд сургуулаа судал заяа. Дэлгэрэнгүй мэдээлэл бол тэгэл тэр чигээрээ research судалгаа search би яг ямар сургуульд ормоор байгаа вэ? Сургуулаа сонгоод миний мэрэгжил байна уу гэдгийг маш түрүүнд хараарай. Миний мэрэгжил сургуулаа сонго, миний мэрэгжил байна уу? Тэгээд төлбөр хэр гарах вэ? Тэгээ ер нь бол бас өөрөөсөө дээд ангийн хүмүүсээс би ийм адилхан мэрэгжил сурч байгаа хүн мэддэг бол би ингээд адилхан мэрэгчлэр сурч байгаа та ямар анги одоо авсан бэ? Би ямар анги авах хэрэгтэй вэ? Таны одоо ингээ алдчихсан алдаа юу вэ? Ийвэн гэд тиймэрхүү юмнуудыг асуугаад тэг хүнтэй харилцаа тийх тусмал илүү сайн гэсэн үг. Цаашдаа хэрэг авах уу, цалингийн хэмжээ гэд ингээд бүх зүйлийг та өөрөө судлана гэсэн үг. Интернетээр ороод судлаад үз. Бүх юм байгаа.
Дөрөв дахь алхам маань жижиг зүйлээр өөрийгөө турш. Жижиг зүйлээр өөрийгөө турш гэд энэ юу гэж байгаа юм бэ гэх юм бол өрсөлд тэмцээн дор өөрийн гол нь ялсан ч бай, ялагдсан ч бай энэ бүхэн танд яг бүгд туршлага болж үлддэг. Тийм болохоор энэ ингээд ялагдсан ч, ялсан ч ингээд их туршлага, сэтгэлийн туршлага одоо тэгээд ер нь бүхэл юмны туршлага өгнө. Тийм болохоор тэмцээнд оролцох гэдэг бол тэгэл мөнхийн хөгжилт гэсэн үг. Тэмцээнд уралдаанд оролц, өрсөлдөгчтэй байж үз, өөрийгөө мэд, тань би ингээд ялагдаараа юм байна, би ялахаараа юм байна гэж жижиг зүйлсээр өөрийгөө тань. За хамгийн сүүлийн алхам маань болохоор одоо энэ дөрвөн алхмыгаа нийлүүлээд базаад нэг том зөвлөгөө өгсөн алхам. Тэр нь юу юм бэ гэх юм бол юм сонгохоос эхлээд эхний 3 алхмаа гаргачаад тэгээд ээж аав дотны ингээд те том хүн дотны хүнтэйгээ ярилцаад үзээрэй. Би ийм мэрэгжил ингээд сонгож байгаа. Та юу гэж бодож байна? Ингүүл би ийм шүү. Яг гэх юм бол ээж аав нар, багш нар бүгд бидрээс илүү маш их туршлагатай байдаг учраас хаана юу болдог, яадаг гэдгийг тэр хүмүүс бүгдээрээ мэдчихэж байгаа. А гэхдээ энэ хүмүүсээр яг мэрэгчлээ сонгохгүй зүгээр энэ хүмүүстэй ярилцаж зөвлөгөө аав гэж байгаа. Яг гэх юм бол чи өөрийнхөө амьдралыг өөрөө мэднэ. Чи өөрийнхөө л төлөө энийг сонгож байгаа. Сонгосон өөрөөс асуугаад үзээрэй заяа. Сонгосон яг ингээд мэрэгч сонгоч штэ. Тэгмүүтээ сонгосон мэрэгчлэрээ би насан туршдаа ажиллаж чадах уу гэж асуугаад үзээрэй. За тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү гой 5 алхам байна. Би өөрөө болохоор бизнес удирдлагыг яагаад сонгосон бэ гэх юм бол бас яг адилхан юмтэй яг тэр үедээ яаж явж байгаад ингэсэн нөө айгүй их юм тунгаан боддог болохоор за би яг юунд дуртай юм бол миний энэ зан чанарууд юм шүү тийм шүү гэл айгүй бодож байгаад энэ өөрийнхөө бизнес удирдлагынхаа мэргэжлийг сонгосон. Тэгээд одоо хизэж харамсдаггүй нэг иймэрхүү байна. Тэгээд нэмэлт мэдээлэлээр үнэхээр яг юунаасаа эхлэхээ мэдэхгүй байгаа бол миний энэ одоо энэ 3 линк тавьж байгаа survey-с эхлээд үзээрэй. Энэ дээр болохоор хэрхэн мэрэгчлээ зөв сонгох талаар одоо өөрийн чиндээ personality зан чанарыг ингээд жоохон сонжоод гэсэн зан чанарыг чинь сонжоод одоо ийм situation нөхцөл байдал үүсвэл яах уу ийх үү гэдэг иймэрхүү тийм юу сонжоо байгаа. Энийг бүглөөд үзээрэй. Тэгээд дараа нь миний хэлсэн 5 алхам хийгээд үзээрэй. За тэгээд амжилт хүсье. Та бүхэн бүгд чадна. Тэтгэлэг авсан хүн болгон мундаг биш. Та бүхэн бүгд л мундаг. Хичээж байгаа та бүхэн л мундаг. Тийм болохоор амжилт манайхаа.